За дараагийн бичлэгээ оруулъя. За EGR-ын талаар энэ EGR-ыг ингээд байнга цэвэрлээд ах зөв юм уу, буруу юм уу гэдэг өнцгөөс нь. Гэхдээ цэвэрлэлээгээд бас буруу муруу гэсэн юм байхгүй, зүгээр өөрийнхөө бодлыг хуваалцаж байгаа шүү. За тэгээд хүмүүс ерөнхийдөө ингээд YouTube их үзээд байна шүү дээ. YouTube-ээс одоо YouTube багш гэдэг. Тэгэхээр YouTube дээр бол ингээд үзэнгүүт энэ EGR-тай холбоотой маш их юм олон бичлэгүүд байна л да. Ингээл шил тал болсон цэвэрлсэн юм бичлэгүүд байна. Тэгэл хүмүүс ингээд ямар учраас яагаад цэвэрлж байгаа нэ тэрэ гэл өчнөө бичлэгүүд байна. Одоо ингээл сайхан угаагаал. За тэгэл за энэ бас нэг цөөхөн хүртэл ингээ яриад тэрийг ингээл 3.1 сая үзсэн байна. За одоо тэгэл EGR-ийн ажиллагааг тайлбарлаа. Тэгэл энэ зөндөө байна л та, энийг үзээд л ингээд цэвэрлдэг юм байна. Ингээд байнга цэвэрлдэг юм байна гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энийг цэвэрлэлээ гэдээ бас буруу гэж байгаа юм биш. За цэвэрлэхгүй байлаа гэхээр бас зүгээр үгээд. Ерөнхийдөө энэ маш олон мэдээллүүд байгаад байна шүү дээ. Тэгээ ихэнх одоо юу гэдэг нь 100% бичлэгийг үзлэхэд 99% нь л ерөөсөө ингээд цэвэрлэн, ингээд цэвэрлэн, тэгээд цэвэрлэн гэж яриад байгаа. За энэ дундаас за миний нэг үздэг YouTube сувг байгаа. Тэр нь ямар учиртай юм гэхлээр за энэ залуу байна. Энэ өөрөө Америк Toyota-гийн дилер компанид одоо аль биесны Toyota-гийн дилер компанид маш олон жил ажилласан хүн байгаад байгаа. Ерөнхийдөө энэ бүх зүйлүүдийг нэгтгэхэд ингээд өөрийн гэсэн өнцгөөс нь тайлбарлаж хэлж байгаа юм. За ингээд ерөнхийдөө зөв онцлоход яах ёстой вэ гэдэг. Тэгээ янз бүрийн аргуудыг хэлж өгч байгаа юм. За энийг тэгээд эдэл үзье. За би тэгээд ерөнхийдөө орчуулж өгөн. За орчуулж өгөхдөө ерөнхийд нь тэгээ орчуулна. Та хэд өөртөө сайхан ингээд дэлгэрүүлээд үзээрэй. As soon as the engine shuts off, life is good and everything is smooth. If you accelerate harder, everything is good. Now the first thing За тэгээд энэ энгийн машины EGR-аас өөр энэ өөрөө ерөнхийдөө хибрид машины EGR-аас Toyota-гийнх арай хибрид нэрээ өөр ажиллагаа нэгээд. Тэр EGR чинь бүх машинд байгаад байгаа шүү дээ ерөнхийдөө бол. За тэгээд энэ өөрийнхөө өнцгийг хэлж байгаа юм. За ерөнхийдөө ингээд яг энэ 3 дахь үеийн Toyota-гийн Prius болон хибрид машины загваруудад ийм мотор дагуулж байгаа юм шиг тачигч дуурж байгаа дуунууд үе гардаг. За тэр талыг нас тайлбарлаж байгаа юм. За ерөнхийдөө өглөө ч юм уу те өглөө эсвэл ингээд одоо ингээд нэг явдал дунд ч юм уу ингээд нэг юм мотор нь ингээд нэлээ тачигч дуурах нь шүү дээ. Тэнгүүт ингээд хаацлахаар тэр дунд байхгүй болчдөг. Эсвэл өглөө тачигч дуурж байгаа мотор нь ингээд халахаараад ингээд дунд байхгүй болж тэр тачигсан дунд байхгүй болчдөг. За тэрийг ингээд ерөнхийд нь тайлбарж хэлж байгаа. Хэрвээ энийг за би одоо ерөнхийд нь орчуулж штэ. Тэгээ энийг ингээ орчуулах юм бол амар их цаг хугацаа орох гэдэг байгаа байхгүй юу? Энд чинь бараг 25 минутын бичлэг байгаа. За би та зөв ерөнхийд нь хэлээд өгчээ. Гэхдээ миний үнцгийг гол нь ойлгоорой. Зүгээр энэ EGR цэвэрлэх нь зөв буруугийн асуудал биш. Ерөнхийдөө энэ эвдэрлийг яаж 100% нэлээд олон хугацаанд те жилийн 2-3 жилийн хугацаанд 3-4 жилийн хугацаанд ингээ байхгүй болох уу гэдэг талаас нь энэ яриад байгаа юм. Prius-ийн Toyota-гийн Prius hybrid болохоор юм torque converter гэдэг тийм зүйл бол байхгүй. Тэгэхээр тэр бол энгийн 100% энгийн машины EGR-тай холбоотой асуудал. За ингээд үргэлжлүүлээ ярьж байна. За би гол юм. За гол юм энэ ч эхлэх гэж байна шүү. So I got the intake out.
Let me zoom in and show you the EGR valve. Guys, here's the EGR valve, and there's a hose going from the EGR valve to the intake. It's just that's how the Prius is За designed. түрүүн хэллээ шүү дээ энэ. In order for you to show you better, I'll pull the Одоо энэ ингээ хэлж байна. За би одоо орчуулж явах шүү. За EGR хавхлагтай valve гэдэг. Хавхлаг маань өөр энэ байна. За тэг инженеэс гараад ийм төмөр хоолой энэ агаарын сорох энэ том юм хоолой шүү дээ. Олон дотроо маш олон нүхтэй. Одоо юм суугуудтай гэсэн өөр үүрэгтэй. За энэ лөө ингээ холбогдож байгаа юм. За ерөнхийдөө эхлээд яаж яг EGR мөн байна уу биш байна уу гэдгийг онцлох талаас нь одоо энэ тайлбарлаж байгаа байхгүй. За тэрийг одоо сонсъё. valve. Guys, here's the EGR valve, and there's a hose going from the EGR valve to the intake. It's just that's how the Prius is designed. In order for you to show you better, I'll pull this evap line out so you can see it. This is what I'm referring to. This connection right here. So here's what we're gonna do. За хамгийн энгийнээр онцлох We're арга 100% аргыг хэлж өгье гэж байгаа байхгүй. За тэрэн тэгээ энэ онцлогоо бол 100% бол яг 100% онцлно гэж хэлж байна. За тэр нь юу вэ гэдгийг сонсъё. sure what's going on, and there's no more doubt or throwing parts or whatever. Is За тэгээ онцлогтой EGR EGR system. And the системийг easiest way to одоо ингээд бусад системээс нь тусгаарлах хэрэгтэй гинэ. Хамгийн энгийн бөгөөд хамгийн амар хэлбэр аргаар EGR-ыг яг эвдэрлийг онцлох нь байна шүү дээ. За тэрийг одоо ярьж байна. do this on this or the Camry, the ones that are notorious for this, is to put a small blade, block the path to the EGR. За тэгээ ингэж байна. Одоо энэ зүгээр нэг юм барилгын материалууд дөрөж штэ юм. Одоо юу гэдэг юм. Жижигхэн төмөр шпатл шиг юм байна штэ. Одоо Монголд барилгын материал зарж байгаа штэ. За иймэрхүү жижиг хэмжээтэй ийм хатгаа төмрөөр тэр EGR-ын агаарын урсгалыг ингээд хаачих хэрэгтэй гэж. За тэгээд тэр симптомууд буюу одоо тийм тачигч одоо тэр машин болгон дээр ингээд нэг тачигч дуурайд байгаа шүү дээ. Тэр одоо симптомууд нь одоо хэвэндээ байх үгүй юу гэдгийг машин энэ хаачаад унж яваад үзэх юм байна. If it's rough running, or some of these will misfire really bad when they're cold, and then it'll come back to life. If you block this and everything all of a sudden goes away, you know for a fact that we have a problem with the EGR system. So very simple. Don't even take it out completely out. I'm just going to loosen the bolts, take the top one out, loosen this one, take this one out all the way, take my blade. It's going to install it like so. Now, I have to give you one warning. You can tighten your other bolt. That's it. За тэгээд ингэж байна. За ингээд яг EGR-ийн агаарын урсгалыг ингээд энэ төмрөөр хавтгай төмрөөр хаачлаа шүү дээ. За тэгээд буцаагаад доотлын болтыг чангалаад тэгээд машина унаад явах нь шүү дээ. Машина ингээ унаад явхад нөгөө нэг айгүй хатуу одоо ийм моторны тийм тэр дуунууд чинь гарах нь уу те. Ийм тачигнжгаа доголдож байгаа дуу гарах нь уу гэдгийг үзэх нь вэ шүү дээ. Явж үзээд хэрвээ тийм дуу гарахгүй байх юм бол оншин ингээ тодорхой болох гэдэг шүү дээ. Яг жинхэнэ дагуул байна уу? Эсвэл EGR нь байна уу? Хэрвээ EGR-ын хавхлагыг ингээ хаагаад агаарын урсгалыг хаагаад явхад ямар ч асуудал гарахгүй байх юм бол тэр EGR нь өөрөө асуудалтай байна гэж ойлгох нь шүү дээ. Ингээд хамгийн энгийн хэлбэрээр оншилчих нь байна. За тэгээ нэг юмыг санаарай гэж байна. Ингээд яваад байж одоо энэ хавхлагын энийг ингээ хаачаад ингээд яваад байж болохгүй шүү. Тэгэх юм бол одоо бас өөр эвдэрлүүд гарна. Энэ арга нь бол зөвхөн оншилоход хэрэгжилж байгаа арга шүү гэдэг.
Иргэд нь тэгж хэлж байна. One thing I will tell you about this diagnosis method, this is for diagnosis only. Don't be tempted to block this permanently and call it a day. Oh, I don't have emission test. I'm just going to block it and call it a day. Do Тэгээ not энийг do that. хаагаад You ингээд could cause ерөөсөө some яваад байж serious болохгүй damage to шүү. your- Do Энэ not зөвхөн do that. онцлоход хэрэгжилж байгаа арга болохоос биш. Хэрвээ ингээд энэ агаарын урсгал нь хаачаад яваад ах юм бол маш аюултай ноцтой эвдэрлүүд гарна гэдгийг хэлж шүү. За тэгээ миний бичлэгийг үзчихээд том толгоолоод энийг хаагаад яваад байваа. Би энэ хүний ярьж байгаа ямиг л хэлж байгаа шүү. Онцлогооны үүднээс. За дараагийн юу руу нөрөө сэдв рүү нөрөө. This is not the right way. Remember, this is wood. We're not going to do this. This is for diagnosis purposes only. Now, I'm not going to show you the test drive and everything because we're going to make this short. За тэгээд энэ өөрөө ингэж чинь энийг ингээд таглаад өөрөө ингээд энэ агаарын урсгал нь ингэж таглчаад унаад явсан гэж чинь. Тэгээ ямар ч тийм мотор стоор тачигнах доголдох тийм дуу гараагүй гэж. Хүтэн дээрээч тэр одоо яадаг те тэр явж байгаа. Тэгэхээр EGR-х нь асуудал өөрөө EGR-т нь асуудал байна гэж онцлог гэж чинь. Тэгээд энэ видеого богино байлгахын үднээс одоо ингээ яаж явж байгааг үзүүлж чадахгүй үзүүлэх боломжгүй байна. Тэгээд дараа нь одоо ямар алхмууд авах вэ гэдгийг нь одоо хэлж өгөх гэж байна. About the EGR system and let's За talk about тэгээд it for a bit. одоо тэр хэлж штэ. Мэргэжлийн хүмүүс болон DIY буюу одоо сонирхогчдын засвар, мэргэжлийн засварчид сонирхогчдын одоо юм засвар те. Энэ хоорондын ялгааг нь одоо хэлж өгч чинь. Тэгэл интернетээр дүүрэн таанаас ингээд харсан бидтэй ингээд EGR-ыг ингээд шил тал шиг ингээд цэвэрлдэг барьдаг. Тэгэхээр ингээд зүгээр болчихно гээд. За тэрнийхээ талаар бас хэлж байна. Clean the EGR valve, clean the cooler, the intake and За тэгээ бүгдийн сайхан that's perfectly fine. шил тал шиг те одоо бүгдийн одоо тэр EGR системтэй холбоотой тэр EGR-ын тэр кулер, радиаторын за өөр EGR-ын саяны тэр төмөр хоолойг за тэгээ тэр энэ сорхын том хар хоолойг бүгдийн сайхан цэвэрлсэн ч яг болно хамаагүй те цэвэрлж болно шүү дээ. Хэрвээ чи өөрийнхөө машиныг одоо те цэвэрлж байгаа одоо хүний өөрөө чинь сэтгэлийн асуудал байхгүй. Ихтэй гэж. I am not working on my own car. I am not a DIY mechanic. I am a professional. When people take their За cars to тэгээд professional, энэ хүн бол би they бол expect the өөрийгөө car to be fixed мэрэгжлийн те right the мэрэгжлийн first одоо time. машин Toyota-гийн засварчин. Тэгээд хүмүүс ингээд одоо үйлчлүүлэгч гэсэн үг шүү дээ. Ирээд юу хүсдэг вэ гэхлээр ирээл асуудлаа 100% шийдвүлэе гэдэг ирмэлцэлтэй байдаг учраас байн байрал асуулаад байн хуулаад баймааргүй шүү дээ. Тэгэхээр ингээд 100% янзлах үүднээс одоо хэлж байгаа шүү гэдгийг хэлж байна. Өөрийнхөө одоо өнцгийг хэлж шүү дээ нүү. Not the sixth time. Өчнөө одоо очиод тэгээд л Never fixed. засуулдаг However, байн очиод to цэвэрлүүлдэг differentiate- байн очиод байн очиод байх нь шүү дээ. Байн очиод тэгэл ер нь бол тэгэл заримдаа огт засагддаг. Тэгэхээр тийм одоо процессууд болдог. It's dealership mechanics from Тэгээд яг хоо independent mechanics. And this is not the дилерийн механикууд за тэгээд юм хуваараа independent те юм хуваараа механикууд биднээсийг бол буруутгах байгаа биш ээ. Зөвхөн яг зөв үнцгийг нь олоод ингээд хараарай гэж хэлж байхгүй хэлж байна одоо энэ. Dealership mechanics are held at a higher standard, not because they are special and because they are this За higher. тэгээд No, because you дилерийн only механикууд work on болохоор one илүү өндөр brand. You стандарт have access хангасан тийм засвар үйлчлэгийг зөвхөн нэг төрлийн брэнд дээр хийж байгаа.
тэр хүмүүс маань одоо хуваарай механик одоо засвар ажиллуулж байгаа хүмүүс хоёрын хооронд ялгаа нь бол яг ижлэхээ. Дилерийн одоо албан ёсны дилерийн механикуд бол айгүй илүү өргөн хүрээний механикуд боломж байдаг. Одоо хангамж, одоо техник хангамж, тэгээ өөр юу гэдэг бүх төрлийн тий. Тэгээд энэ яг албан ёсны Toyota-гийнхаа бүх програм хангамж, засварын одоо аргачлалуудаа бүгдийг ингээ мэдж байгаа биднээс одоо ашиглаж гар доор нь байдаг учраас гэдгийг хэлж шүү. Бүх багж, бүх to all the tools, all the training, and all the equipment, and you only work on one brand. За тэгээд хуваарай хувийн механикуд бол бүх төрлийн одоо бүх багж алга те бүх багжуудыг яг нэг брэндтэй зориулсан тэр багжнууд за тэгэл ийм програм хангамжууд онцлогооны одоо юу гэдэг те тэр бүх юмнууд янз бүрийн тоног төхөөрөмжүүд нь бүгдэнд нь байхгүй байдаг за гэж хэлж шүү. To the training, they're out there working on every single brand in the world, and they have to figure out everything from scratch. Албан ёсны дилерийн механикийн те механик, хувийн механик хоёр хуваарай механик засвар хийж байгаа хоёрт бол нэг ялгараад байх байхгүй. Ялгаа нь л зөвхөн тэр хангамжиндаа л байгаа болохоос биш. Яг төвчнийхөө хувьд бол нэг тийм ялгараад байх юм байхгүй л гэж хэлж байна. Expect first-time repairs. That doesn't happen all the time, but because of за баахан ийм тайлбаруудаа одоо ярьж байна. Энэ бүгдийг орчуулах юм бол нэлээд хугацаа орох гэдэг. Тэгэхээр хэдүүлээ төрөвчлээ. За одоо гол юмнуудыг нэрээ. Or shakes, vibrates at low acceleration is almost always caused by the EGR valve. За тэгээд ерөнхийдөө баг хаазан дээр юм баг юм дээр юм жижигхэн моторын жижигхэн үүсээд байгаа нь ерөөсөө ганцхан EGR-аас болохгүй. Одоо тэр нь одоо агаар оруулж агаараа тийм том харах хоолой шүү дээ. Энэ хоёр хавсарсан байдлаар эвдрэл нь явагддаг гэж орчуулах юм уу да. So I actually have an intake manifold. Let me bring it over and I'll show you exactly what I mean by that. Here's an intake manifold out of a Prius. Here's how the EGR is going to work. That's the pipe that I put the thing to block it. Here it is. It goes into the intake right here. And then if you notice really close, there are 4 openings. За одоо энэ төмөр хоолойны нөгөө урд дээр нь нөгөө EGR хавлаг байгаа шүү дээ. Дөрөв нөгөө онцлогоо ихт бол яг энийг ингээ хаасан шүү дээ. За тэгээд тэр агаарчин тэр яндангаас гарч байгаа агаарчин ингэж яваад энэ 4 хоолой жижигхэн том нүхэн дотор том одоо ийм онгорхоо дотор жижиг ийм онгорхоонууд байна. 4 шиг. Энэ өөрөө EGR-ийн одоо тэр яг системтэй ч холбоотой агаарын урсгалынх нь хоолой одоо явуулж байгаа нүхнүүд нахна шүү дээ. Тэгэхээр энэ том харыг одоо энэ том хар хоолой шүү дээ агаарын сар хоолой гэдэг үл. Энийг одоо 1000 цэвэрлсэн ч энэ доторх тэр нарийн нүхнүүдийг хизээж цэвэрлж чадахгүй гэдгийг одоо энэ хүн хэлж байна. Goes through and goes into the cylinder. And you notice there's one for each тэгээд ингэж cylinder. энэ Now here's what happens. нүх болгоно нэг цилиндр. Одоо ингээд мотор чинь 4 цилиндртэй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг цилиндр лөө 2 3 4 дахь цилиндр лөө ингээд орж байгаа ийм агаарын урсгалууд. Тэгэхээр ерөөдөө Prius-үүд дээр яад энэ 3 дахь Prius-үүд дээр яад гэхээр аль энэ хоёр нь ч юм уу эсвэл энэ хоёр нь ч юм уу аль нэг хоёр нь ч юм уу ингээд
бөглөрчдөг юм байна. За тэг үргэлжлүүлээ сонс. Two of these passages, and usually the first two, or sometimes the last two, get clogged. And now you have uneven EGR pressure going in. And that causes that misfire because you have За one cylinder тэгээд getting too тэр much air and one cylinder агаарын getting урсгалууд нь nothing. So it just causes an үргэлжлснээс imbalance. болоод зарим нэг цилиндр рүү нь бага агаар очоод зарим цилиндр рүү нь их агаар очоод ч юм уу. Тэгэхээр нөгөө агаарын урсгалын баланс нь алдагдахаар тэр мотор доголдож байгаа юм шиг моторын тэр жижигхэн болдог байх нь шүү дээ. Balance, and that's what the shake is. But the reason all this is happening to begin with is because the EGR valve is letting air in when it's not supposed to at lower load, lower RPM, or worse. Тэгээ энэ асуудал юунаас болдог вэ гэхээр тэр EGR хавхлахаас эхлээл тэгэл одоо ингээл бүх тэр агаарын урсгалууд руугаа ингээд бүх систем руугаа нөлөөлдөг юм байна. Way here. How I know that we need to address this as well, because we've been burned by this. I have customer cars coming to the dealership. За тэгээд энийг би одоо энэ хүн би яаж энэ бүгдийг мэдж ийн вэ гэхээр өмнө нь энэ бүх асуудлуудтай тулгарч ирсэн. Ер нь бол өмнө нь бол дээр үед бол энэ Toyota-гийн аль бие усны дилерүүдээс одоо яг энэ тухайн оныхоо модулуудын EGR одоо EGR хавхлагуудын үнгүү Toyota-гаас сольж өгч ирсэн юм байна. Нэг хэсэг. Тийм кампайн уу, тийм одоо нэг юм шиг юм явуулж ирсэн байх нь шүү дээ. За тэгээд үргэлжлүүлээ сонсъё. This for some time for free, but we replaced the EGR valve, and then 2 days later, customers back, hey. Тэгээд яг аль бие усны дилер компаниуд нь тэр EGR хавхлаг одоо яг тэр одоо одоо тэр хавхлагын сольж өглөө шүү дээ. Одоо яг энэ дээр. Тэгээд сольж өгсөн ч гэсэн нөгөө 2 хоногийн дараа нөгөө үйлчлүүлэгчнэр нь буцаж солиулсан хүмүүс нь ирсэн байна. Энэ нэг л болохгүй байна. Нэг тийм одоо юу гэдгийг нэг явдал нэг өөр байна гэж яриад байдаг шүү дээ. Манайхан бол нэг тиймэрхүү байдлаар ингээ гомдол мэдүүлдэг байсан гинэ. Right, because the ports are clogged. So now when the EGR runs when it's supposed to run, it's gonna not run even. It's gonna cause that shake again at a different operation, not exactly the same. Тэгээд тэр асуудал нь тэр жижигх асуудал багаасан дээр тэр жижигх асуудал бол ерөнхийдөө ингээд ерөөс огт арилж өгдөггүй байсан байна. За тэр талаараа сая ярьлаа. За тэгээд одоо энийг яаж шийдэж байгаа талаар хэлээ сонсъё. Car when we're done here. So let me go ahead and remove the EGR valve. You'll see it. Leave your comment below. What do you think? Let's go ahead and do this. There's that EGR valve. You can see it's pretty badly carboned up. Folks, you can clean these. They might work. Some people will come jump on the car. Тэгээд ингэж байна. Again, Одоо this is not my энэ car. ингээд амар харуулсан ба шүү дээ. За энийг бол ингээд цэвэрлж болно. Асуудалгүй. Цэвэрлээд зүгээр болчих болно, зүгээр болохгүй ч гэж магадгүй. Буцаад дахиад ингээд ачигнж бол. Ачигнаад одоо тий дуграад иж болно. Тэгэхээр ерөнхийдөө энэ машин янзалж байгаа хүн чинь бол энэ машин чинь бол энэ янзалж байгаа хүний машин биш. Тэ юу хүсэл тэрнийхэн дагуу л хийж өгч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг 100% шийдэхин тулд бас өөр юм байх нь шүү дээ. Тийм үнцэг гаргаад байгаа болохгүй. This 100% where it doesn't come back in a month, a year, whatever the case may be. Жилийн дараа дахиад The only way to do that is дугуйж to put a ачнаад brand new эхэлж valve. болно. And I actually recommend you always Тэ. Эсвэл хэдэн сарын дараач дугуйж маа тэгээд ямарваа нэгэн байдлаар дахиад энэ асуудал нь буцаал эргээл одоо юу гэдгийг
гараад ирэх байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг мөр 100% янзлах одоо аль бие усны дилрүүд одоо тий аль бие усны дилрүүдийн механикуд бол 100% янзлахыг л одоо ерөнхийдөө хичээдэг юм байна. Always do. Toyota's repair, official repair, is to replace the valve only, intake if needed, and do the software update. За тэгээд Toyota-гийн Looking at it right now. аль бие усных нь одоо засварын дараал нь бол саяны ижаар хавхлахыг цоо шинээр солино. За тэгээд энэ интек саяны хар байна шүү дээ тий гарын хоолой урсгал. За тэрийг бол шаардлагатай бол солино. За тэгээд гуравт энэ ижаарынхны системийн ажлуудаа програм хангамж апдейт уу шинжилж өгдөг байх нэ. А тэгээд дөрөвт тэр кулер гэдэг нэг юм байгаа дээ шүү дээ. Одоо энэ радиатор гэдэг ижаарын нэг юм төмөр нэг юм гавтгай нэг тийм радиатор шиг юм байсан. Тэрийг бол ерөөсөө ингэж цэвэрл гэдэг тийм зааварчилгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр чин одоо яндангийн тэр утааг 1000 цэвэрлээд нэмэргээ буцаад л одоо машин гараад асаагаал явхад тэгэл тэр чин дахиад харуулж байна. Яагаад тэгэхээр яндан учраас. За тэгээд тэр кулерыг харахаар бол Looks pretty ugly. нэлээд амар юм I'm going to take the нэлээд back амар out. байл гэж. Тэгэл энийг зүгээр ингээ үлээлгээл болоо. Тэгэл болоо. We'll call Үлээлгээл it a болоо. day. That's it. We're Энийг ингээ шил тал шиг ингээ гэлтгнуулаад signing this up because this гэлээгээд is ямар ч exhaust. нэмэргүй You can't чин sign it. exhaust буюу яндан шүү дээ гэж хэлж байна. Exhaust up on the inside. Ингээл үлээлгэж. All right, we're good. That's that. You saw the cloud and the mess and the whole 9 yards. And somebody in the comments is going to come to me and tell me, you know, that is not. Тэгээ янз бүрийн комент ирэх байх юм чинь тэгэл бацаад л ингээл битүү таг маг болчдөг инээ тэрэ гэл буцаад тагралч магалчна гэл тэгээд тэр бол нэг асуудал биш. Энд ч угаасаа л юм байдаг. Би энэ бол өчнөө юм засвар дээр инээс ч амар юмнууд байдаг. Энэ бол ингээл энийг хүлээлгээл ингээ гаргахад бол асуудалгүй гэж хэлж байна. Энэ бол юу ч гэж байгаа. See that Буцаага this is өгсөж. nothing. Let's put the whole thing back together. How about Юу орч. that? Here, let's go. Just go ahead and throw one on. But it comes with all the gaskets you need to replace the valve, except the gasket in the back. Folks, these are За metal тэгээд gaskets. энэ You can яг reuse хөө them. энэ Just letting you know if цоо you шиний жаар turn a cringe and you just сольж байгаа цоо шинээр. За тэгээд тэр одоо тэр жиргүүдийг сольсон ч болон солихгүйсэн ч болон тэр жиргээсээ хараарай. Хэрвээ тэр жирэг чи ямарваа нэгэн байдлаар цогцсон ямарваа нэгэн байдлаар ингээд цогцсон ч юм уу ингээд асуудалтай байх юм бол нөгөө агаараа бол алдна л гэж. Тэгэхээр ерөнхийдөө ингээд шинээр нь сольчвол зүгээрээ л гэж. За ингээд бүгдийг нь хийж байна. За тэгээд valve's back, life's good. нөгөө програм хангамж шинжил. All right, so the repair is done. Now we're going to do the software update. Тэгээ програм хангамж нь бол тэр компьютер дотроо юу гэхээр TSP гэдэг You gotta систем дээр нь тэр програм хангамжийг апдейт хийдэг юм биш. complete the TSB to its completion because Toyota sometimes will make software updates to prevent За this тэгээд тийм issue байна. from За happening again in the одоо near ерөнхийд нь future. бацаад дүнхидлээ You gotta дүнхэлтэй хэлээ. do Дүнхэлтэй нь
За нэг тэр агаарын хар хоолой том сорхын. За тэрийг цоо шинээр солих нь цэвэрлээд бол тэр олон жижиг нөхнүүдийг бол 100% цэвэрлж чадахгүй. За тэгээд EGR valve тэр EGR хавхлахад цоо шинээр солих нь. За тэгээд гуравт энэ TPS гэдэг систем дээр байгаа тэр энэ яг EGR-тай холбоотой програм хангамжийг шинжилж өгөх нь. За ингэчээж яг тэр EGR-ыг бол EGR-ийн асуудлыг бол бүрэн шийдэх нэ. Тэгээд Toyota бол ерөнхийдөө үе ингэж програм хангамжуудыг бол ингээд шинжилдэгэ гэж хэлсэн байна. За тэгээд ийм байдлаар л EGR-ийн асуудлыг 100% шийдэх нь шүү дээ. Тэрнээс биш ингээд яг хуу баг байнгын ингээд энийг цэвэрлээд эсвэл өвөл болохоос өмнө ингээд цэвэрлээд байдаг хэд биш л юм байна. Гол нь зөв онцлоод тэгээд яг зөв аргачлалаар юм хийх юм бол ингээд 100% EGR-ийн асуудлыг шийдэгдэх нэ. За тэгээд та өөрсдөө үзэж болно. Энэ одоо энэ залуугийн YouTube сувг нь бол яг энэ Toyota Lexus-тэй холбоотой зөндөө яг энэ бодит амьдралтай зөвлөгөөнүүдийг өгдөг байхгүй юу. Тэгэхээр бас нэлээд их хүн үздэг. Одоо энэ олон интернет дотор байгаа одоо YouTube дээр байгаа бүх юмудаас одоо энэ нөхөр л одоо хамгийн зөв тайлбарыг нь бол хийдэг гэдэгт бол би бол тэгж боддог. За та тэгээд өөртөө бас үзээрэй. За энэ тэгээд энэ бараг 4 жилийн өмнөх бичлэг байна шүү. За өөр юм.